Дуучин Болт Монгол pop нарт дөрөвдөх бие даасан тоглолтоо энэ сарын 24, 25, 26-нд UB Pulse-ийн их танхимд хийх гэж байна. Тэрээр Монголын олон зуун жилийн түүхтэй гайхамшигч язгуур урлаг Морин хуур уртын дуугаа түшиглэж pop хөгжимтэй хослуулан тоглохоо хэлж байна. Тоглолтыг B Production болоод Ondo Production хамтран зохион байгуулж байна. Монгол pop-ийн бүх програм орохоос гадна миний бүх хуучны гаргасан бүх цомгуудын хийх дуунууд орж байгаа гэдгээр онцлог. Тоглолт маань хоёр хэсэгтэй. Монгол pop хэсэг, хоёрдугаар хэсэг нь орчин үеийн энэ хуучны гаргасан дуунуудтай хэсэг. Миний л 3 дахь бие даасан тоглолт цаашдаа бас Монгол pop-оо энэ урсгалаа хөгжүүлэх маш олон ажлууд төлөвлөгдсөн байгаа. Тэгээд ямар ч байсан 3 дахь бие даасан тоглолт уран бүтээлөө цаашдаа тууштай хийх болно гэдгийг аль биесээр та бүхэндээ хэлье. Тэгээд тоглолтын ерөнхий ивентчээр маань Жигүр Grand Group. Тэрээр Монгол pop урсгалын хамгийн анхны том хэмжээний тоглолт учраас их шинэлэг байна гэдгээ хэллээ. Техникийн шинжилэлт, тайсны дэлгэц, гэрэлтүүлэг, хөгжим, дугуйлт дээр анхаарал тавьж ажиллаж байгаа маа. Харин тоглолтын үеэр My Duets гэсэн 5 дахь бие даасан шин цомгоо худалдаанд гаргах юм байна. Ер нь шоу тоглолтын үйлдвэрлэл ирчихсэн байна. Урлагийн акул болдын өмнө Монголын рок попын ертөнцид хүч түрэн орж ирсэн мотив хамтлаг маргааш нөгөөдөр буюу энэ сарын 22, 23-ны өдрүүдэд 2 дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Хайрын гигэ анхны бие даасан тоглолтоор хэр чансаатай гэдгээ мэдрүүлээд авсан залуус энэ удаад ч гэсэн үзэгчдэд Холливуудын киноны жанраар найруулагдсан тоглолтоор бэлэг барих юм байна. 2 дахь бие даасан тоглолт гэдэг утгаараа засан бороо тоглолт бол анхны хайрын гигэ тоглолтоос бол өрмөц, онцлогтой бас нэлээд бас шинэлэг зүйлүүдийг оруулсан. Тэр чигээрээ маш үзүүштэй дуу болгоно үзэгчдийг татсан. Дуу болгон дээр бид нэр яаж үзэгчдийг өөртөө энэ дуугаар бас нэг зүйл өгүүлэх үү гэдэг зүйлээ бас найруулагчаар нь манай бас драма эрдэнэ театрын найруулагч Болт найруулагч ажиллаж байгаа. Тэгээд тэр болгон дээр бид нар маш сайн анхаарж байгаа учраас ерөөсө хүн өөдөх тэр гэж зав гарахгүй бахаа гэж бодож байгаа. Хамтлаг нэгэнтээ фэнүүдэд жил бүр шин дөргөө тоглолтоор бэлэг барих амлсан. Энэ удаагийн тоглолт 5 үеэс бүртгүүлээд баяр гуниг ухаарлах гэд хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадна гэдгийг амлалаа.